Үндэсний өв соёл уламжлалыг тоглоом натаагаар дамжуулан хүүхэд багчуудад танин мэдүүлэх зорилготой Tree Dream сургалтын төвүүд нээжээ. Манай ард түмний олон мянган жилийн турш бүтээсэн соёлын үн төвийн нэгд ардын уламжлалт тоглоом наадгаа зүйсээр ордог. Монголчуудад тоглоом наадаагаар дамжуулан хүүхдийн оюун ухаан бие болдрыг хөгжүүлж ирсэн. Гэвч орчин үед хүүхэд залуус захим хөгжүүлэх техник технологиг шүтэж Монгол ахуйгаас хөндөрөн уламжлалт тоглоом наадгааг мартсаар байна. Tree Dream сургалтын төв нь өв соёлоо ёс заншил нүүдэлчин ахуйд суурилсан 30 төрлийн тоглоомоор хүүхдийн сэтгэн бодох чадвар, бүтээл сэтгэлгээг хөгжүүлж байгаамаа. Монгол уламжлалын өв соёлыг хадгалсан 30 тоглоом, орчин үеийн буюу одоо сэтгэхүй хөгжүүлэх 20 гаруй тоглоом ингээд 50 хэдэн тоглоом. Дээрээс нь Монгол өв соёл дотроо бид тэр ардын аман зохиол гэж ярьдаг. Ардын дуу, уртын дуу, хөөми, за дээрээс нь хэлц үг, дайралцаа үг, төргөн хэллэг гэд эдрийг одоо нэг 20 гаруй ийм төрлийг сонгож байгаа. Дээрээс нь Монгол уламжлалынхаа одоо юуг өв соёлыг хадгалсан нүүдлийн соёл иргэншлийнхаа одоо ахуйдаа хэрэгжилж байсан эд хэрэглэлийг гээд ингээд бид нийтдээ 100 хэдэн ийм деталийг сонгож аваад шинээр цоошин одоо тийм сургалтын хөтөлбөрийг бид зундаа боловсруулад тэгээ 8 сараас энэ сургалтынхаа хөтөлбөр одоо 3 эсэлт аваад 3 төгсөлт хийгээд байж байна. Tree Dream сургалтын төвийн үүсгэн байгуулагч Ууган Баяр хүүхэд бүр өөр сонирхолтой байдаг учраас сонирхлынхын дагуу мэдлэг боловсрол эзэмшүүлэхийн тулд мэрэгжлийн багш нар ажилладаг хэмээн хэлсэн байна. Мэргэжлийн сэтгэл зүйч ажиллаад хүүхдэд онцлоод энэ хүүхэд маань өөрөө ямар дур сонирхолтой, дээрээс нь юуг нь одоо төлхөх хичээл их сонирхолтой байна гэж сонирхлыг нь илрүүлээд тэрэн дээр нь дөрвөлж одоо чадваржуулах ийм үйл ажиллагааг 2 дахь шатанда хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тэгээд энэ болохоор 8-аас 17 насны 3 үе шаттай анхан болон дунд гүнзгий гэсэн 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Анхан шатанда бид нар Монгол уламжлалын тоглоомуудыг сурах, за дээрээс нь Монгол өв соёлоо бас таниулах, мэдлэг хүндлэх гэснээс ахгуулаад бид нар өнөөдөр Монгол хүн юуг эрхэмлэх ёстой вэ? Таван гушуу мал, за нүүдлийн соёл иргэншил, за дээрээс нь байгаль эхлэхийг хайрлах, хүндлэх, дээрээс нь ахмад насаа хүмүүсээ одоо хүндлэх гэдэг энийг бид нар энэ сургалтаараа дамжуулж олгохоор одоо хөтөлбөрөө ерөөдөө боловсруулж байна. Төвд одоогоор 30 гаруй хүүхдийг анхан шатанд сургаж төгсгөөд байна. Энд тоглоом тоглохоос гадна мэдлэг, хүндлэх ёс, төргөн хэллэг, онцох таалцах, уламжлалт, уяа зангилаа, уйж сүлжиж сурах зэргээр Монгол ахуйтай танилцж байна.